Сайн байна уу? Намайг Батшиг гэдэг. Миний мэргэжлийн хувьд мейкап артистаар ажилладаг байгаа. Одоо нана эмнэлэг дээрээ хаалганы өмнө шинжилгээгээ өгөхөөр ирсэн байна. Ерөнхийдөө миний хаалганд орох хамгийн гол сэтгэл зүй болон хамгийн их санаа зовдогдвол миний өргөн шанаа байгаа. Энээс маш их стресстэй. Тэгээ энгийн нэг зураг авахд хүртэл өнцгөө олоход амар хэцүү. Найз нөхдөд авахд нэг л том нүүр. Тэгэл маш их овоортой харагддаг. Тоор үсгээ байнгын эффект ашиглан өөрөө байнгын эдитлж ижлэг өрөг ингээд гайгүй болгодог байгаа. Тэгээ миний нүд өөрийн давхраач гэсэн аюу жижигдээд нүүрэндээ жижигдээд дээрэс нь нэмгээ арьстай болохоор амар олон давхар үрчлээ суугаад тэгээд зурган дээр алга жижиг том гараад байгаа. Болохоор энийгээ нэг мөсөн. Тэгэл миний нүүрний хувьд амар нэмгэн учраас аягийг үрчлээ тогтоод байгаа. Нүүр чамрын хувьд болохоор ерөнхийдөө бас үзүүр жоохон жижигхэн санагдаад үзүүрээ жоохон доош нь татах. За өмнө нь болохоор би ерөнхийдөө өөрөө мейкап артистаар ажилладаг болохоор өөрийнхөө өөг бусад хүнээс илүү арай нэг яажиг өөрхийн өөг илүү сайн мэддэг болохоор сүүдэр ч юм уу те өснийхээ ороолтоор илүү хацар болоод нүднийхээ арай суналтаар нүрийн хэмжээг илүү жижигрүүлээд Нана эмнэлгийн хувьд болохоор хүмүүсийн харьцуултын штэ тий өөрчлөлт өмнөх болон дараах зургнууд нь маш гоё өөрчлөгдсөн. Тэгээ өөрийнхөө хийх гэдэг хаалгатай хэсгийг хүмүүсийг харна штэ тий тэрнээсээ маш их таалагдсан. Ерөнхийдөө нана эмнэлгийг гаднаас нь хараад миний төсөөлж маш том байсан. Нана эмнэлэг тэгээд тасаг бүр нь ороход маш гоё товчлонж гоё цаанаас нь их цэвэрхэн. Тэгээд миний зөвлөгөөг авах талаас Монгол талын зөвлөх хүмүүс надад бас үнэхээр гоё тайлбарлаж өгсөн. Тэгээд хаалганд орохыг бол манай нөхөр бол маш сайн дэмжиж байгаа. Өдөр болго баг надаас илүү догдолж байгаа бол манай нөхөр байгаа. Тэгээд аав ээж болон манай хоёр дүү байнгын видео кадр ярьдаг хэзээ хаалганд орох уу? За хаалганд ортод 11 хоног дутуу байна. За хаалганы өдөр эргээд уулзъя. Бай. Сайн байна уу? Батшиг байна. Нана эмнэлэг дээр хаалганд орохоор ирсэн байна. Хаалганы бэлтгэлдээ орохоор явлаа. Ерөнхийдөө хаалганд орно гээд айдас бол гайгүй байна. Ерөнхийдөө догдлолд байгаа гол нь гоё бодно гэдэг зүйлээ ерөнхийдөө бодож байна да. Ерөнхийдөө бол мэс цэцлийн дараа маш их өөрчлөгдөн гэж өөртөө итгэлтэй байгаа. Одоогийнхоос шал өөр залуу байгаагаас баг 10 20 жил залууж нах гэж бодож байна. Нүүрний хэлбэр бол ерөнхийдөө өөртөө таарсан л яг юм хөрхөн зөв төрхтэй л жижигхэн аль бол хамар нүдний хувьд бол ерөнхийдөө Европт юу гэдгийг хүсэж байгаа. Уршаашаа задгаа идэлтэй хамраа дор хүмүүс хэд их нарийнхан хэлдэг өндөр би тийм юм дургууд зүгээр юм хөрхөн монцгор өндөр баг зэрэг өндөр. 이마랑 이마 그리고 사각턱 보톡스가 같이 진행될 예정입니다. 뒤에서부터 끝까지 쭉 잘라서 내려오는 긴 곡선 수술을 진행할 예정입니다. Хийх эрүүний болон нүд хамрынхаа төлөв ерөөдөө сайн авлаа. За хаалганы бэлтгэл ерөөдөө дууссан. Хаалганд орохоор явцгаая. За хаалганд орлоо. Хаалганы дараа уулзцгаая. Баяртай. Хаалгаа идээд 7 хоног дээр аяллаа болохоор ирчээд байна. 조금 과교정을 하는 게 원칙이에요. 지방은 이식한 거에 절반만 남기 때문에 지금 좀 과하다고 느끼는 수술 전에 비해서 사각턱 부분부터 턱끝까지 매끈하게 잘라서 내려왔어요. 그래서 턱 밑에서 보면 껍데기가 이렇게 잘라진 부분들이 보일 거예요. 여기 쌍꺼풀을 좀 높이 잡았어요. 이렇게 높이 잡으면 조금 더 부어요. 낮게 잡은 것보다는. 빠지는데 시간은 좀 걸리고요. 그리고 몽고주름 조금 답답했던 데는 몽고주름 제거하면서 앞트임 다시 진행했어요. 당길 수 있는 만큼 최대한 당겨 올렸는데 여기가 한계더라고요. 귀랑 같이 포함해서 당겨서 올렸어요. Ерөнхий хаалганы дараа эмэгтэй нэг хонсон. Хаалганы дараах өдрөө өглөөгөр аяга олон цаг ус хоолоо сойдсон болохоор хоолоо аягүй хатаад шүн ундаж чадаагүй пьесээ гараад гэртээ очиод ерөнхийдөө нэг хоног ерөнхийдөө гайг болсон доо. За өөрөөгөө хаалганы дараах хоног олон сайлт дээрээс нь хоолны чаныг хөндөр орсон гэдэг юм. Тэгээд хамрын чигжсэн тэр надад нэг төв болог алхалт гадаа хийгээгүй дандаа гэртээ ер нь гэртээ өдөржингөө л алхаж хүүхдтэй чи наашаа цаашаа хөдөө өрөө тасаж гэртээ алхахдаг хангалттай.
зүгээр сууж чадахгүй. Чи гайгүй хаа миний хувьд бол хавлаг бүр яг төсөөлж яснаас л аяа гайгүй бууцсан санагдаад байгаа. Би ч бас халууд нэг хэмбигээд яваад хол гэсэн яг илт бүр 1-2 хоногор доош буугаад одоо ерөөдөө хамгийн юм дээр ирчээд байгаа байхгүй. Мэдээж энэ чи том хагалгаа болохоор нэлээд хавлагтай байх хэрэгтэй ч бас миний яг бодсноос өчтэй хаван сайн болж байгаа. Арсны шалгын аппарат арсаа цэвэрлүүлчихэд одоо ингээ юм дараа уулзтлаа баяртай.